За та бүхэнд өглөөний мэнд хүргэе. 2026 оны улсын төсөв бол их ороо босгоо нөхцөл батлагдлаа. За маш одоо олон нийтийн анхаарлын төвөөс гадна за их хурал дээр ч гэсэндээ бас ажлын хэсэг энтер бодлоонтой их тийм хүнд нөхцөл батлагдлаа гэж харж байгаа. Тэгээд анх засгийн газраас оруулж ирэхэд төсөв оруулж ирэхэд бол маш олон төрлийн хүлээлтүүд байсан. За тэгээд тэдгээр хүлээлтүүд дундаас ер нь бол явцын дунд бол за багш нарын цалин нэмэгдлээ. За эмчнэрийн цалин дээр бас шийдлүүд гарлаа. Нөгөө талаас ерөөсөө энэ хувийн хэвшил аж ахуй нэгжүүдийн зүгээс байсан татврын ачааллыг бууруулах тухай асуудал огт хүлээлтэнд нийцсэнгүй. За энэ асуудал дээр бол ямар ч тийм шин зүйл гарсангүй. За засгийн газрын зүгээс бол төсөв өргөн барихтаа энэ нэмэгдсэн үртгийн албан татврын буцаа олголтыг нэмэгдүүлнэ, хувь хүмүүсийн хувьд авж байгаа буцаа олголтыг нэмэгдүүлнэ гэсэн боловч явж тэгээд одоо энэ дагах хууль дээр орж ирж байгаа дээр нөгөө мө буцаа олголтоо хүртэл 10 дугаар сарын 1 хүртэл хойшлуулад тэгээд нөөтийн буцаа олголтчгүй боллоо. Тэгэхээр энэ төсвөөс бол хүмүүс бол энэ татврын дарамт ачааллыг бууруулах тийм хүлээлттэй ерөөсөө огт авсангүй. Тэгэхээр ойрын хугацаанд хэрв засгийн газраас одоо төсвийн тодтгол хийгээд бусад зүйлүүдийг оруулж ирэх юм бол энэ татврын ачаал дарамтыг бууруулах чиглэлээр ажилласаа гэж хүсэж байна. Гол хүлээлт чинь бол энд байгаа шүү. Энэ төр данхаагаад байгаа, төсөв данхаагаад байгаа гол асуудал чинь энэ татврын ачаал дээр бас байгаад байна. Тэгэхээр энэ дээр энэ засгийн газар одоо шийдэмгий алхам арга хэмжээ авах юм уу гүм үү гэдэг чинь бол одоо бас маргаантай хэвээр л байгаад байна. За хоёрдугаарт нь бол төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд юм нэг төсөв дагсан хууль тогтоомж хэлбэрээр нэмэлт өөрчлөлт оруулаад яваад ах юм уу? Уул нь миний ойлгосноор бол Ган төмөр сайдыг эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхад энэ төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг нэг мөр одоо бас зохицоор нь өөрчилж бас энэ хувийн хэвшилд бас одоо эдийн засгийн оролцоог нь нэмэгдүүлэх тал дээр бас юм дөрвтэй шинжилэл реформын шин чанартай хууль оруулж ирнэ гэж ийм бас хүлээлттэй байсан. Харамсалтай нь бас л нэг юм төсөв дагсан хэлбэрээр нэг юм бага өөрчлөлтүүдийг ингэж оруулж ирж байна. Тэгэхээр энэ хууль чинь одоо бас хаана явж байгаа юм бэ? Зүгээр ийм нэг арга цаасан цаг хугацааныхаа хувьд одоо яг нэг тулгамдсан гал унтраасан асуудлыг шийдэх маягтайгаар энэ хуулийн өөрчлөлтөө хийгээд авах уу гэсэн асуудал байна. За төгсгөлд нь энэ үндэсний баялагын сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай гэдэг энэ тогтоолт би бол анхнаасаа маш шүүмжлэлтэй байсан. Энэ Эрдэнэс 5 толгойтой холбоотой энэ нүүрсний хулгайн асуудал чи ерөөсөө бүр мөсөн шийдвэрлэгдэж иргэдийн хувьд одоо нийгэмдийн мэтгэлцэл үүсээгүй байгаа нөхцөлд давхар засгийн газар бүр улсын хурлаас тогтоолт хэлбэрээр ирэх аваад Эрдэнэс 5 толгойн одоо ашиглагдаагүй орд газар дээр өөрсдөө бие даасан хэлбэрээр гэрээ байгуулах ийм эрхийг их хурлаар батлуулна гэдэг бол өрөөсгөлсгий санагдчихж байгаа. Тэгэхээр их хурлын гишүүдийг үүн дээр бол одоо бас бүү шийдвэр гаргаач. Энэ тогтоол бол ийм ач холбогдолгүй шаардлагагүй тогтоолоо. Хэрв засгийн газар үнэхээр улс төрийн зориг гаргаад тодорхой асуудлуудыг Эрдэнэс 5 толгой дээр шийдий гэвэл өөрсдөө түүгээрээ шийдэж болох боломжтой байгаа. Гэтэл заавал их хурлаар ийм нэг их хурлаас ийм ирэх авж байгаа нь бол асуудалтай хэвээр байгаад байгаа. Дарга 1 минутаа нэмээд авчдгоо. За хоёрдугаарт энэ 61 гишүүн 1 минут нэмж өгье. Энэ Эрдэнэс 5 толгой дээр хийгдсэн гэрээнүүдийг бол миний хувьд бол өнгөрсөн хугацаанд удаа шаардсны улмаас Эрдэнэс 5 толгой дээр хийгдсэн 586 гэрээний 581 нь бол одоо ил болцоод байж байгаа. ETT цэгийн сайтн дээр бол энэ гэрээнүүд бол ил тавигдсан байж байгаа. Тэгэхээр иргэд одоо судлаач нар, сэтгүүлч нараас бол энэ гэрээнүүд дээр бас дүн шинжилгээ хийж хамтарч ажиллахыг бол бас хүсэж байгаа. За ойрын хугацаанд засгийн газар төсвийн тодтгол оруулж ирэх юм бол саяны дурдсан асуудал дээр анхаарал хандуулахыг хүсье. За мөн одоо энэ тогтоол дээр дурдгдсан байгаа үдийн цайны хөтөлбөрийг бас одоо энэ засгийн газрын 26 оны төсвийн тодтголд дахиж оруулж ирэхийг бас хүсье. Яад вэ гэхлээр 27 оны төсөвт оруулж иргэж нэг тогтоолт хэлбэрээр явуулсныг бас манай бүлгийн зарим гишүүд бас уламжлахыг хүссэн байгаа. За баярлалаа.